Орхон аймгийн засаг даргын хамгаалын газар хүн амын бүлэг хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2 өдрийн турш сургалт зохион байгуулагдаж байна. Маглалыг хэмжлийн үнэлгээ хийнэ гэдэг бол тухайн байгууллагын маглалыг хэмжил бэлтгэгдсэн бэлтгээд байгаа тэр үйл явцад нь үнэлгээ хийхгүйгээр тусламж үйлчилгээ өмнөх маглангаас дараагийн маглан хүртэл хэрхэн тасралтгүйгээр сайн чанартай явагдаж аюулгүй үйл ажиллагааг зохион байгуулж байна гэдгийг үнэлдэг тасралтгүй үйл ажиллагааны үнэлгээний нэг зарчим юм а гэдгийг манай эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн үед маш их сайн ойлгож энэ талаараа мэдээлэл авах ийм хүсэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой энэхүү сургалт хийгдэж байгаамаа. За эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн газартай хамтраад тэгээ бүх эрүүл мэндийн байгууллагт 2 өдрийн эмнэлгийн тусламж үйлчилгээ аюулгүй байдал болон халдрын сэргийлт хяналтын 2 өдрийн бүтэн өдрийн сургалт зохион байгуулсан. За энэ нь маш эрүүл мэндийн байгууллагатай өр өгөөжтэй ажиллаж байна. Тэгээд яг нөгөө оны сүүлээр яг ингээд эрүүл мэндийн 26 онд манай өрхийн эрүүл мэндийн төвхөн нийтдээ 7 өрхийн эрүүл мэндийн төв магадлалыг хэмжилт орох учраас тэгээд энээс үлдээд бид нарт ингээд бэлтгэх ажиллаар ингээд сургалт зохион байгуулж авт баяртай байна. 2 өдрийн сургалт маань бол эрүүл мэндийн байгууллагад бол маш хэрэгцээтэй яг тулгамдж байгаа асуудлууд юу байна тэрийг багш нартайгаа ингээд санал бодлоо солилцоод хуваалцаад маш хэрэгцээтэй сургалт болж байна. За тэгээ энэ сургалтаар бол бидний олж авч байгаа мэдлэг бол хамгийн гол нь яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой магадлалын итгэмжлэлийн асуудлыг илүү төлхөө ингээд ярьж өгсөн. Бид нарт энэ тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх цааш энэ дээр ямар арга хэмжээ хэрхэн авч ажиллах гэдэг талаарх мэдлгүүдийг олгож байгаа нь уг сургалтын маань маш гол давуу тал байлаа. 2 өдрийн сургалтанд бүсийн орчилгын эмчилгээний төв, сум өрхийн эрүүл мэндийн төвүүд болон 11 ортой хувийн хвшлийн клиник, Эрдэнэт медикал төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, Эрдэнэт сувиллийн цогцлбарын нийт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамарсан нийт 75 гаруй хүн оролцлоо.